Сайн байцгаана уу? Намайг Нэмсрэн Овогтой Баццэг гэдэг сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн багшаар 2013-аас 2026 он хүртэл 13 дахь жилдээ тасралтгүй улсын тэргүүний 10 дахь цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Багш Баццэг нь өөрийн зураг зурх авьяас дээр тулгуурлан зохиол зурсан арга зүйг сургалтын бүхэл чиглэлүүдэд уялдуулан хүүхдийн бүтээл чадварыг хөгжүүлж, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, хүүхдийн суралцах хүсэл сонирхол хэрэгцээнд тулгуурлан хүүхэд орчинтойгоо идэвхтэй харьцаж, өөрөө судлан шинжилж бие даан аливаа үйлийг гүйцэтгэх чадвартай болоход дэмжлэг үзүүлэн ажиллаж, сүүлийн 3 жилд хүүхдийн хөгжлийн үнэлгээгээр 95-аас 98% үнэлэгдсэн байна. Хүүхдийн амьдралын хамгийн чухал үеийн анхны багш нь байж хүн болох эхний алхмыг чиглүүл зөвхөн мэдлэг бус хайр халамж хүнлэг чанарыг төлөвшүүлдэг онцгой хариуцлагатай мэрэгч учраас энэхүү мэрэгчлийг сонгон хүүхэд бүрийн аз жаргалтай дурсамж анхны амжилт анхны зоригтой алхам бүрийн ард нь сэтгэл зүрхээрээ хамт байдаг багш байхыг хичээж ирсэн. Миний хувьд багш байх нь зүгээр нэг ажил биш, энэ бол ирээдүйг үтээх үйлс юм аа. Шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд сургалт үйл ажиллагааг тоглоомын арга зүй, зохиол суурилсан арга зүй, төсөл суурилсан арга зүй, шинжлэх, судлах арга зүйг өдөр тутмын хичээл үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байна. Бүлгийн хүүхдийн хөгжид тохируулан өдрийн хуваарьт үйл ажиллагаанд ганцаарчилсан цагийг оруулснаар ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллах онцлог давуу талыг бий болгосон. Шинэ үеийн дижитал 90-100-д хүүхдийн насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн AI технологи, ChatGPT, Grok, Canva, CapCut зэргийг ашиглан сургалт үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2025 он 9635 3 дугаар түвшинд үнэлэгдсэн байна. Цэцэрлэгийн математикийн мэрэгжлийн багш нарын бүлгийн ахлагчаар ажиллаж, нэгжлэр үйл ажиллагааг тогтмол чанартай удирдан чиглүүлж, хамтран ажиллаж байна. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд багшийн туслах болон жижүүр тоогооч үйлчлэгч нар бүрэн хамрагдан, сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом, гарын авлага, тараах материал, хэвшил, дадал, эрүүл ахуйн чиглэлээр контент хийх зэрэг бүтээлч ажлыг зохион явуулсан. Хэрлэн сумын 9-р багаас 1-9 10 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд аз жаргалтай гэр бүл гар зургийн уралдааныг тус багийн хамтарсан багаас санаачлан зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 57 хүүхэд бүтээлээ ирүүлснээс 10 дугаар цэцэрлэгийн бэлтгэлийн А бүлгийн инх ундрам тэргүүн байр эзэллээ. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайн туршлага, багшийн хөгжил 2026 уралдааны 1-р шатанд амжилттай оролцож тэргүүн байр. Сургуулийн өмнөх боловсролын 1-р бүсийн багш нарын дунд зохион байгуулсан сайн туршлага багшийн хөгжил 2026 үйл ажиллагаанд мэрэгжлийн ур чадвараараа манлайлан дэд байр эзэллээ. Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хүүхэд багчуудыг бага наснаас нь энэрэнгүй хүмүүнлэг, суурь хүмүүжлийг эзэмшиж ирээдүйн өсвөрийн улаан загалмайч болж төлөвшөж, төлөвшөхөд бэлтгэх үүргийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багчуудын улаан загалмайн идэвхтэн багшаар ажиллаж, хүмүүнлэгийн үйлсэд үргэлж идэвхсэн ажилтнаа оролцож, бусдыгаа урайлан ажиллаж иржээ.